Америк нэгдсэн улс болон Бүгд найрамдах Хятад улсын төлөөлөгчид Дональд Трампын Бээжин дэх айлчлалаас урьдчилж Бүгд найрамдах Солонгос улсад уулзгарлаа. Ираны Дани улмаас нефтийн үн огцом өссөн байгаа нь энэтхэг улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Владимир Путин Европын холбоотой хийх албай хэлэлцээрт Герман улсын канцлер асан Герхард Шредерийг оролцуулах саналтай байна. Их Британи улсын эрх баригч намын гишүүд ерөнхий сайд Кир Стармерыг огцорхыг шаардаж байна. Нарийн зөвштэй дэлхийд дахинд болж байгаа онцлог мэдээлэлээс сурчлан хүрэхээр Тэнгэрийн эзэн гадаад мэдээ бэлэн боллоо. Анхаарал хандуулна. За энэ 7 хоногийн сүүлчээр Бээжин хотноо болох Дональд Трамп, Ши Жинпин нарын дээд хэмжээний уулзалт Америк нэгдсэн улс болон Хятад улсын харилцааны дараагийн чиглэлийг тодорхойлох чухал мөч гэгдэж байгаа. Тиймдээ ч олон улсын хэвлэлүүд энэ 7 хоногийн турш энэхүү уулзалтын талаар шүүгсэн хэвээр байна. Өнөөдрийн байдлаар төрийн тэргүүдийн уулзалтын өмнө хоёр улсын худалдааны төлөөлөгчид Өмнөд Солонгос улсад уулзахаар төлөвлөж байна гэх мэдээлэл гарлаа. Бүс нутгийн аюулгүй байдал, худалдаа, Ираны дан энэхүү хэрэгцээний уулзалтын гол сэдэв болох төлөвтэй байна. Намун үнэтэй зэрэгцээд Америк нэгдсэн улсын сангийн сайд Scott Bessent даваа гарагт Япон улсад хүрэлцэн ирсэн байна. Тэрээр Япон улсын ерөнхий сайд Takaichi Sanae-тай уулзах гэж байна. Дональд Трамп энэ 7 хоногийн даваа гарагт Тайванд зэвсэг худалдах асуудал Ши Жинпинтэй хийх уулзалтын хэрэгцэх асуудлуудын нэг гэж мэдэгдсэн учраас Япон улсын эрх баригчид гэсэн энэхүү Бээжин дэх уулзалтыг чих тайван хүлээж байна гэж хэлж байна. Scott Bessent-ийн айлчлалын тухайд тодорхой хэмжээгээр энэхүү асуудалтай мөн холбоотой гэгдэж байна. Учир нь Scott Bessent-ийн айлчлал Бээжин болон Токиогийн харилцаа Тайваны асуудлаас болж огцон муудсан үед болж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Тодорхойлбол Takaichi Sanae өнгөрсөн 11-р сард Хятад Тайванд цэргийн дарамт үзүүлбэл Япон цэрэг зэвсгийн хүчээр оролцох боломжтой гэж харж байгаа гэдгийг хэлсэн. Бээжингийн хүчтэй эсэргүүцлийг дагуулсан баг. Гэсэн хэдий ч Takaichi одоо хүртэл байр суурьаа өөрчлөөгүй хэвээрээ 3-р сард Америк нэгдсэн улсад айлчлах үеэрээ ерөнхийлөгч Дональд Трамптай хамт Тайваны хоолын их тайван огтортой байдлыг хамгаална гэж мэдэгдэж байна. Scott Bessent Япон улстай айлчлалаас цааш 5 гарагт Өмнөд Солонгос улсад Хятадын шадар сайд Хэ Лифэнтэй уулзах юм байна. Энэ үеэр Америк нэгдсэн улстай худалдааны хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна. Хятадын худалдааны яам энэхүү уулзалтыг албан ёсоор баталгаажуулсан. Гэхдээ бусад уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Ерөнхийдөө энэ 7 хоногийн дипломат уулзалт бол маш шахуу хуваартай байгааг инхүү харж болохоор Дональд Трамп энэ 7 хоногийн 5 гаругийн орой Бээжинд хүрэлцэн ирнэ. Пүрэв гарагт Ши Жинпинтэй албан ёсны уулзалт хийн. Хоёр өдөртөгч эхлээд хүлээн авалтын ёслолд оролцож дараа нь хоёр талын хэлэлцээг нүүр тулсан хэлэлцээг эхлүүлнэ. Үүний дараагаар Бээжингийн түүхэн дурсгалд газар олох 15 дугаар зууны үеийн Тэнгэрийн сүмээр хамтдаа зочлохоор төлөвлөсөн байна. Оройн төрийн хүндэтгэлийн зоог барина. Баасан гарагийн хуваарийн тухайд Дональд Трамп Ши Жинпинтэй дахин уулзаж ажлын өдрийн хоол эзний дараагаар нутаг буцах юм байна. Өнгөрсөн жилийн Бусаны уулзалтын үеэр ярьсанчлан Ши Жинпин энэ оны сүүлээр Америк нэгдсэн улсад айлчлах төлөвтэй хэвээрээ энэ удаагийн уулзалтын дараагаар илүү тодорхой хугацаа тов зарлагдаж магадгүй. Мөн нэг онцлогтой мэдээлэл байгаа нь Дональд Трампын энэ удаагийн айлчлалд Америк нэгдсэн улсын томоохон компаниудын удирдлагууд дагаж явах болсон байна. Үүнд Tesla компани гүйцэтгэх захирал Elon Musk, Apple компани гүйцэтгэх захирал Tim Cook, Boeing-ийн мөн захирал Kelly Ortberg зэрэг багтаж байгаа. Харин Nvidia компани тухайд захирал Jason Huang-тай урилгад бол багтаагүй байгаа юм. Дашамд уртахад Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин эх 7 хоногт Бээжинд айлчилж магадгүй гэсэн мэдээллүүд томирсээр гараад эхэллээ. Ерөнхийдөө бол 2026 он гарснаас хойш Бээжинд энэ мэтчлэн маш олон улсын өндөр албан тушаалтнууд айлчилж байгаа. Хятадын олон улсын нөлөө улам өсөн нэмэгдэж байгааг эдгээр айлчлалууд харуулж байна гэж олон улсын шинжээч дүгнэж байна. Дональд Трампаас өмнө Ши Жинпин Тажикстан улсын ерөнхийлөгч Эмомал Рахмоныг мөн хүлээн авч уулзсан. Өнгөрсөн 7 хоногт Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчитай мөн Бээжин хотноо уулзсан байдаг.
Ираны тань Энэтхэг улсын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж эхэлсэн байна. За өчигдөр ерөнхийлөгч Дональд Трамп Ираны энхийн саналыг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэний дараагаар нефтийн үн дахин өсөж, энэтхэгийн рупи буюу мөнгөн тэмдэгт нь түүхэн доод түвшинд хүрсэн байна. Олон улсын хөрөнгө оруулалтын UBS Securities байгууллага Энэтхэг улсын эх оны буюу 2027 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 6.7%-аас 6.2% болгож огцон бууруулсан байна. Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Модигийн тухайд энэхүү улсынхаа валютын нөөцийг хамгаалах, мөн шатхууны хэрэглээг бууруулах чиглэлд иргэдтэй хамтарч ажиллахыг хүртэл уриалж байгаа нөхцөл байдал ямар түвшинд байгааг харуулж байгаа. Олон улсын түвшинд тэрээр бүс нутгийн болон худалдааны томоохон хамтрагчтайгаа уулзалтууд хийхээр болсон байна. Тухайлх юм бол 5 дугаар сарын 15-наас 20-ны хооронд Арабын нэгдсэн Эмират улс болон Европын 4 улсаар буюу тодорхойлбол Нидерланд, Швед, Норвеги, Итали гэд эдгээр нийт 5 улсаар тойрон ажиллал хийхээр болсон байгаа юм. Энэ талаар өнөөдөр Энэтхэгийн гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна. Энэтхэгийн эрх баригчид айлчлалыг эдийн засгийн дарамтыг бууруулах, эрчим хүчний хангамжийн доктортой байдлыг баталгаажуулах дипломат хүчин чармайлт гэж тодорхойлж байна. Нарендра Моди эхлээд Арабын нэгдсэн Эмират улсад очиж, тухайн улсын ерөнхийлөгч Мухаммед бин Заид Аль Нахянтай эрчим хүчний хамтын ажиллагаа болон бүс нутгийн асуудлаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүний дараагаар тэрээр Нидерланд, Швед, Норвеги, Итали улсад очиж, Энэтхэг Европын холбооны энэ онд байгуулагдсан худалдааны хэлэлцээрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, зарим асуудлаар хамтын ажиллагааг үргэлжлүүлэх талаар хэлэлцэх юм байна. Ираны дайны улмаас дэлхийн дахинд эрчим хүчний үн огцон өсөж байгаа Энэтхэг улсын эдийн засагт томоохон дарамт болж сөрөг нөлөө үзүүлээд эхэлсэн гэдгийг харж болохоор байгаа. Нарендра Моди өнгөрсөн 7 хоногийн нэм гарагт иргэдтэй хандан шатхууны хэрэглээг багасгах, нийтийн тээврээр зорчих, гэрээсээ ажиллах, автомашинаа хамтран ашиглах, гадаад улс орнууд руу аялахаа цөөлөх, нэмээд алт худалдан авахаа дур хугацаагаар хойшлуулахыг уриалсан байна. Энэтхэг улсын шатхууныхаа хэрэглээний 85 орчим хувийг импортоор хангадаг. Түүхийн нефтийн тал байгалийн шингэрүүлсэн хийний 60%-ийг ормосын хоолоогоор дамжуулан авдаг байна. Өндөр эрчим хүчний үнэ нь Энэтхэг улсын худалдааны алдагдал, урсгал тэнцлийн алдагдлыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй байна гэж эдийн засагчид анхааруулж байгаа. 2026 оны 3 дугаар сараар дууссан санхүүгийн жилд Энэтхэг улс нефт болон газрын тосны бүтээгдэхүүний импортод 174.9 тэрбум $, зарцуулсан байгаа. Нийт импортынх нь бүхэл бүтэн 22%-ийг эзэлж байгаа. Мөн Энэтхэг хятадын дараа дэлхийн 2 дахь том алт импортлагч улс гэж тооцогддог. Зөвхөн алтны импортод бараг 72 тэрбум $, зарцуулсан байна. 2025 онд 32.7 сая Энэтхэг хүн гадаадад аялсан. Тэдний 14 сая гаруй нь аялал жуулчлалын зорилготойгоор аялсан юм байна. Гадаад улсыг зорьсон гэсэн. Нарендра Модигийн тухайд энэхүү гадаад аялал болон алтны хэрэглээг бууруулснаар валютын нөөцөд хамгаалж чадна гэж үзэж байгаа юм байна. Энэхүү мэдээллийн дараагаар Энэтхэг улсын үнэт эдлийн компаниудын хувьцаа 6 хүртэл хувиар огцон буурсан байна. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин дайныг дуусгах төхөж байж магадгүй гэж үзэж байгаа гэдэг хэллээ. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй Москва эсвэл ямар нэгэн төвийг сагсан улсад шууд уулзахад билээ гэсэн байна. Гэхдээ энхийн гэрээний үндсэн нөхцлүүдээр талууд тохиролцож чадсан тохиолдолд уулзах талаар ярьж эхлэх юм байна. Кремлийн зөвлөх Юрий Ушаковын мөн хэлж байгаагаар Америк нэгдсэн улсын тусгай төлөөлөгч Стив Витков, Жаред Кушнер нар ойрын хугацаанд Москвад ирж хэлэлцээг үргэлжлүүлэхээр мөн төлөвлөж байгаа юм байна. Энэхүү хэлэлцээний тухай мэдээлэл дахин анхаарал орохдоо зэрэгцээд Орос улбаны улсын болон Европын холбооны хооронд яриа хэлэлцээ сэргэхгүй үгүй юу гэдэг асуулт гарч ирээд байгаа. Украины дайны улмаас Орос улбаны улсын мөн Европын холбооны хоорондох харилцаа холбоо сүүлийн 4 жилд огцон муурсан байна. Ерөнхийлөгч Владимир Путин Европтой яриа хэлэлцээг дахин эхлүүлэхээр болох юм бол хэнийг илүүд үзэх вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд энэ 7 хоногт ингэж хариулсан байна. Тэрээр 1998-аас 2005 онд Герман улсын канцлераар ажиллаж байсан Кремльтэй харьцангуй ойр байдаг гэгддэг Герхард Шрёдерийг гэж хариулсан байна. Тэрээр Германы социал-демократ намын удирдагч байсан канцлерийн хувьд Европын интеграц нэгдэл, ажилгүйдлийг бууруулах, эдийн засгийг шинжлэх зэрэг бодлогуудыг хэрэгжүүлж байсан. 2003 онд Америк нэгдсэн улс Ирак руу дайн эхлүүлэх үед уг цэргийн ажиллагааг Орос улбаны улс Франц улстай хамтран эсэргүүцэж байсан. Тухайн үед Вашингтон болон Берлиний харилцаанд томоохон хагарал үүсгэж байсан гэдэг.
2005 онд албан тушаалаа өгснөөхөө дараагаар тэрээр Балтийн тэнгисийн байгалийн хоолойн төслийг хэрэгжүүлж байсан Герман, Оросын хамтарсан консорциумын тэргүүнээр ажиллаж эхэлсэн юм байна. Үүний дараагаар Оросын төрийн өмчит Роснефть компани удирдах зөвлөлд хүртэл багтаж байсан удаатай. Тэрээр Владимир Путинтэй нэлээд дотно хүн байж магадгүй. Учир нь тэрээр 2004 онд Владимир Путиныг өвөөгүй ардчилсан удирдагч гэж тодорхойлж хэлж байсан удаатай. Түүний удирдлагын үед Герман, Оростой эдийн засгийн харилцаагаа улам өргөжүүлж, газрын тос байгалийн худалдан авалтыг огцом нэмэгдүүлсэн байдаг. Дараагийн мэдээ. Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармерыг хэнхүү албан тушаалд тохирох хүн мөн үү үгүй юу гэдэг дээр түүний намын гишүүдийн дотор хүртэл зөрчил маргаан хуваагдмал байдал үүсэт. Одоогоор парламентд суудалтай хөдөлмөрийн намын 72 гишүүн Кир Стармерыг нэн даруй албан тушаалаас буух товоо яаралтай олонний зарлахыг уриалж байгаа юм байна. Кир Стармерийн үед Америк нэгдсэн улсад суугаа элчин сайдаар томилогдсон ажиллаж байсан Питер Мандельсонгийн хүн энэ хэрэгтэй шууд холбоотой. Тэрээр анх аюулгүй байдлын шалгалтанд тэнцээгүй боловч гадаад хэргийн яам үүнийг дарж шийдвэр гаргасан гэдэг нь ил болсон юм. Мандельсон бэлгийн хүчирхийлэгч Джеффри Эпштейний ойрын хамсаатан байсан өнгөрсөн 2 дугаар сард Америк нэгдсэн улсын хууль зүйн яамнаас шинээр дэлгэгдсэн баримтуудаас харагдсан байдаг. Тэр даруйд Мандельсон ажлаасаа халагдаж хөдөлмөрийн намаас өөрийн хүсэлтээр гарсан байдаг. Тэгвэл энэ хэрэг яагаад ингэж Мандельснаар дуусахгүйгээр цааш үргэлжилж Их Британий засгийн газрыг тараах эрсдэл үүсгээд байгаагийн шалтгаан нь гадаад хэргийн яамны холбогдох ажилтнууд Мандельсныг Эпштейнтэй холбоотой байсан гэдгийг шалгалтын явцад илрүүлсэн боловч үүнийг шалгалтын эцсийн дүгнэлтэнд харгалзаж үзэлгүйгээр Америк нэгдсэн улсын элчин сайдаар томилох зөвшөөрөл олгосон гэдэгт байгаа. Тиймээс 2024 оны 12 дугаар сард Кир Стармер Мандельсныг Америк нэгдсэн улсад суух Их Британи улсын элчин сайдаар сонгогдох үед зохиох шалгалтуудад энэ зүй ёсоор тэнцсэн гэж тун итгэлтэй хэлж байсан байдаг. Тиймдээч одоо сөрөг хүчин төдийгүй хөдөлмөрийн намынхан буюу Кир Стармерийн намынхан хүртэл хуралдаж Кир Стармерыг Мандельсны томилгоотой холбоотой асуудлаар хариуцлага хүлээж нэн даруй огцрох хэсгийг эсвэл хариугаа өгөхийг шаардаж байна гэсэн. Дашин дуртахад ойрын өдрүүдэд засгийн газрын сайд нарын туслахуудын 6 нь Кир Стармерыг огцорхыг шаардсныхаа дараагаар албан тушаалаас халагдсан. Зарим тохиолдолд сайн дураараа ажлаа хүлээлгэн өгсөн тохиолдлууд гарсан байна. Албан тушаалаас чөлөөлөгдсөн туслахуудын дунд намын даргын суудалд өрсөлдөх боломжтой ирээдүйтэй гэж яригддаг эрүүл мэндийн сайд Вест Стритингийн хувийн нарийн бичгийн дарга Жой Моррисгийн хүн багтсан байна. Тэрээр ерөнхий сайд Кир Стармер олон нийтийн итгэл үнэмшил хүндэтгэлийг хүлээхээ болсон гэж үзэж байгаа гэдэг тодорхой нээлттэй хэлсэн ба. Кир Стармерийн тухайд тэрээр өөрөө бол огцрохгүй өөрт нь эргэлзэж байгаа хүмүүст буруу бодож байна гэдгийг нь баталж чадмаа гэдэгт бол итгэлтэй хэвээрээ байна. Гэхдээ түүний намынхан нь хүртэл түүнийг албан тушаалаас буухыг шаардаж байгаа учраас хэр удаан дисэх нь бол тодорхойгүй. Стармерийн оронд намын дарга болох магадлал хамгийн өндөр байгаа хүмүүсийн нэг болох Манчестер хотын дарга Энди Бернхамын дэмжигчид Кир Стармерыг огцрох хугацаагаа тодорхой болгон зарлахыг нэн даруй шаардж байгаа. Мандельсны томилгоотой холбоотой эдгээр асуудал хөдөлмөрийн намын нэр хүндэд гэсэн сүргээр нөлөөлж байгаа. Үүнийг яг одоо Их Британд болж байгаа орон нутгийн сонгуулиудаас харж байна. Одоогоор болж байгаа сонгуулиудад хөдөлмөрийн нам аль хэдийн 1500 суудлаа алдсан байна. Харин нөгөө талд хэд барууны чиглэлийн Их Британий шинжилэл намын дэмжлэг огцом өссөн байдалтай байгаа нь сонгуулийн дүнгуудээс харагдаж байгаа юм. Ханта вирусын дэгдэлд гарсан хөлөг онгоцоор зочиж байсан Америк нэгдсэн улсын иргэд их орондоо буцсан ирлээ. Нийтдээ 18 хүн ирснээс 16-г нь Небраска мужийн Омахо хот дахь Небраскагийн их сургуулийн дэргэдэх эмчилгээний төвд тусгаарлаж хянахаар болсон байна. Тусгаарлсан 16 хүний 15 нь Америк нэгдсэн улс, нэг нь Америк нэгдсэн улс болон Их Британи улсын давхар иргэншилтэй хүн юм байна. Тэдний 15-ыг нь хөл хорионд тусгаарлсан. Эдгээр хүмүүст өвчний шинж тэмдэг илэрч болцсошгүй тул хяналт үзэлгийг үргэлжлүүлэхээр шийдвэрлсэн байна. Үлдсэн нэг хүний тухайд вирусын шинжилгээгээр бол эерэг гарсан учраас Небраскагийн биосорцын тасагт тусгаарлаж хэвтүүлж эмчилгээг эхлүүлсэн байна. Албаныхын энэ талаар хэвлэлийн баг хурлын үеэр мэдээлэл өгөхдөө олон нийтийг төдийлөн сандралдахгүй санаа зовохгүй байхыг бол хэлж байгаа. Учир нь энэхүү өвчин нь мэрэгч амьтдаас хүнд халддаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн энэ мэдээлснээр бол энэ вирус нь хүний уушиг бөөрийг хүчтэй гэмтээдэг, хүндэрсэн тохиолдолд өвхөлж хүрэх аюултай байдаг. Гэхдээ хантавирус хүнээс хүнд халдах магадлал бага. Тун ховор тохиолдолд агаар туслын замаар халдах боломжтой байдаг юм. Тухайлбал Өмнөд Америкт гарсан Андес гэх төрөл нь ойрын хавтлаар халдварлах боломжтой гэдэг нь бол тогтоогдсон. Хүндэрсэн тохиолдолд амьсгал боогдох, уушгинд шингэн хурах, бөөр ажиллагаагүй болох эрсдэлтэй гэдэг юм. Одоогоор тусгай эмчилгээ болон батлагдсан вакцин бол байхгүй. Хантавирус нь COVID-19 шиг амархан тархдаггүй ч гэлээ халдвар авсан тохиолдолд нас баралтын хувь нь маш өндөр байдаг. Шиш нэмдэг хүндэрч амьсгалахад хүндрэлтэй болох хэмжээнд хүрэх юм бол саад учруулж эхэлсэн тохиолдолд нас барах магадлал нь 3-1-ээс дээш байдаг юм. Ихтэй шинж тэмдэг нь хурдан хүндэрдэг учраас олон улсын эрүүл мэндийн байгууллагууд энэхүү вирусын дэгдэлтэд онцгой анхаарч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас вирусын нууц үе 6-7 хоног хүртэл үргэлжилдэг. Тиймээс ойрын 7 хоногуудад дахин шинэ тохиолдлууд илрэх магадлалтай гэдгийг анхааруулж байгаа. Анх 2026 оны 4-р сарын 1-нд Аргентины нэгэн хотоос хөдөлсөн Голландын MV Hondius гэх хөлөг онгоцон дээр Андес вирусээс үүдэлтэй хантавирусын халдварын дэгдэлт илэрсний улмаас анхны халдвар авсан зорчигч 4-р сарын 11-нд нас барсан байдаг. Тэрээр 69 настай Голланд хүн байсан. Халуурах, толгой өвдөх, хевлээгээр өвдөх, суулгах зэрэг шиж тэмдэг илэрч, биеийн байдал нь огцон муудаж нас барсан байна. Энэхүү хөлөг онгоц дээр зорчигч болон багийн гишүүд нийлсэн нийт 149 хүн зорчиж явсан юм байна. Мэдээ үргэлжлүүлж байна. Хөргөжлүүлэн бусад онцлог мэдээллийг товчоор хүргэнэ. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийн тамгын газрын дарга асан Андрей Ермак томоохон авилгын хэрэгт с жигтнээр татагдсан байна. Өнгөрсөн онд эхэлсэн өргөн хүрээний мөрдөн шалгалт Украины улс төрд хүчтэй шууган дэгдээж олон нийтийн дургуутслыг өдөөж зогломоор тухайн үед Ермак алтан тушаалаас огцорч байсан билээ. Украины авилгатай тэмцэх байгууллагуудын мэдээлснээр Ермак нь Киевийн ойролцоох өндөр зэрэглэлийн орон сууцны төслөөр дамжуулан 10.5 сая $10 угаасан байж болзошгүй бүлэг этгээдүүдтэй холбогдсон хамтарсан гэдэж байна. Иран улсын Нобелийн их тайвны шагналд хүний эрхийн идэвхтэн Наргиас Мохаммади шоронд ухаан алдаж унснаас хойш 7 хоногийн дараа Техран хотын эмнэлэгт хүргэгдсэн талаар түүний нэрэмжит сан мэдээллээ. Түүний биеийн байдал хүнд байгаа талаар гэр бүл болон дэмжигчид нь олон хоног анхааруулсны дараагаар ийхүү эмнэлэгт хүргэгдсэн байна. Мохаммадийн өнгөрсөн 12 дугаар сараас хойш Занжан хотын шоронд хоригдож байсан ба 5 дугаар сарын 1-нд 2 удаа ухаан алдаж орон нутгийн эмнэлэгт мөхөрөгдөж ажээ. Түүний сангаас үлдсэн 18 жилийн ялыг хүчингү болгож ямар ч нөхцөлгүйгээр суллах хүсэл тавьсан байна. Google компани Threat Intelligence Group хакерууд хиймэл оюун ухааны загвар ашиглан томоохон хэмжээний кибер халдлага төлөвлөж байсныг дасан зогсоосон талаар тайл нийтлээ. Тус багийн мэдээлснээр хакерууд хөгжүүлэгчдийн хараахан илрүүлээгүй байгаа эмзэг байдлыг ашиглан хоёр шатлалт баталгаажуулалтыг тойрч гарах арга боловсруулсан байна. Google урьдчилан арга хэмжээ авснаар энэхүү халдлагыг хэрэгжихээс сэргийлсэн байжээ. Энэхүү хиймэл оюуны технологи ашиглан кибер халдлагыг илүү хурдан өргөн хүрээнд хийх боломжтой болж байгаа нь компаниуд болон төрийн байгууллагуудад шинэ төрлийн аюулыг авчирч байна. Samsung Electronics-ыг удирддаг Ли гэр бүлийн 4 гишүүн өмнөд Солонгосын хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байна. Хиймэл оюуны технологид шаардлагатай санаахон чипний эрэлт огцон өссөнөөр тус компани хувьцаа сүүлийн 1 сарын хугацаанд 40% өссөн байна. Forbes-ийн бодит цагийн жагсаалтаар компани гүйцэтгэх захирал JY Lee-ийн хөрөнгө $34 тэрбум хүрч бүгд найрамдах Солонгос улсын хамгийн баян хүн болжээ. Түүний дүүнер болох Ли Божин болон Ли Сохён мөн түүний ээж жагсаалтын дараагийн 3 байрыг эзэлсэн байна. Тэнгэрлэгсийн оройн гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авсан баярлалаа. Сайхан амраарай.